Цагдаагийн ерхий газрын төмөр замдах цагдаагийн газрын хамт олон 2017 оны ололт амжилтаа дүгнэн тайлангийн хурал хийж оны шилдэг алба хаагчдаар шагнал гартууллаа. Тус газрын хөдөлмөрийн авраг алба хаагчаар ахлах нийтлэн бодогт цагдаагийн ахмад Отгон Далай, цагдаагийн сургагч ахлагч Чимэдрэг эзэн, цагдаагийн ахлагч Ган Эрдэнэр шалгарлаа. Газрын ажил мэргэжлийн авраг алба хаагчаар шалгарсан эрүүгийн ахлах мөрдөгт цагдаагийн ахмад Од Баяр, мөрдөгт цагдаагийн тэслэгч Мөнхбат, хэсгийн байцаагт цагдаагийн тэслэгч Шин Зоригнорт, төмөр замдах цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Болдоотор болон дагын зөвлөлийн гишүүд чагналыг гартуулан өгч баяр хүргэж амжилт хүслээ. За цагдаа ерхий газрын төмөр замдах цагдаагийн газар нь 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлыг тайлангийн хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Ер нь бол төмөр замдах цагдаагийн газрын нэг үүрэг нь бол ерөөсөө энэ төмөр замын аюултай бүсийн дэглэмийг сахиулах, мөн төмөр замын салбарт үйлдэгдэх болцсохгүй гэмт хэрэг зөрчлөөс урсан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах үүрэгтэйгээр ажилладаг л да. Улс их орны хөгжил дэвшилтэй холбоотойгоор төмөр замын салбарын хөгжил мөн адилхан хөгжиж байгаа. Үүнийг дагаад тус цагдаагийн газрын үйл ажиллагаа улам өргөжин ажиллаж байгаа. Нийт жилдээ бол төмөр замын салбараар сая 500 гаруй мянган иргэн үйлчлүүлж байгаа гэсэн ийм тооцоо судалгаа гарсан байж байгаа. Эдгээр иргэдийнхээ аюулгүй байдлыг аюулгүй зорчих асуудал дээр бол цагдаагийн төмөр замдах цагдаагийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж ирж байгаа. Цагдаагийн хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмтэр нодлонгийн юм үеийнхээс тодорхой хуваар буурсан мөн илрүүлэлт өссөн юм үр дүнтэйгээр ажиллаад өгнө ярьж байна. За миний хувьд би анх 2008 онд цагдаагийн байгууллагад орж исэн. Тэгээд төмөр замын цагдаагийн газар шилжээд одоо 4 дахь жилдээ ажиллаж байгаа. Одоо миний хувийн амжилтын хувьд бол энэ жил одоо онд 9 тэмцээнд оролцсон. 9 тэмцээний 3-т нь төрүүлээд мөн хамгийн сүүлд бас багийн дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль, бас Оросын албаны улсын Оросын цомын тэмцээнд алтан медаль хүртсэн байгаа. Тэгээд одоо бас бэлгийн сургуультаа өргөжлүүлж хийгээд одоо удахгүй он гараад манай чөлөөтөхийн улсын аврах шалралт тэмцээн бас болгож байгаа. Байгууллагын тэргүүний ажилтан болсондоо маш их баяртай байна. За ингээд миний амжилтанд нөлөөлсөн ажлын газрын нийт хамт олон болон засгийн алба хаагч нартаа баярлсан таласнаа хэлье. За ингээд газрын нийт алба хаагч нар болон өөрийн арга гэрийнхэндээ 2018 онд амжилт бүтээлээр дүүрэн огтхыг хүсээр яж байна. Шинэ оны мэд төргийа гэж. Баярынхаа хурлаа хийж байгаа төмөр замын цагдаагийн газрын хамт олон шинэ оны мэд төргий. За тэгээ би энэ жил ингээ 2017 оны ажил мэргэжлийн авраг болсондоо туул их баяртай байна. За тэгээ нийт одоо мөрдөс нэгт цагдаагийн байгууллагын алба хаагч болон түүний гэр бүл одоо шинэ оны мэд төргий одоо сайхан баярлалаа гэж хүсэж байна. За өнөөдөр би ингээд 2017 оны жилийн эцсийн тайлангаар хууль зүйн яамны хүндэж байгаа шагнуулсанд маш их баяртай байна. Би цагдаагийн байгууллагад одоо 23 дахь жилдээ ажиллаж байна. Энээс тус байгууллагт ерөнхийдөө 23 дахь жилдээ одоо хүртэл ажиллаж байгаа. Өргөсөн тангарахтаа үнэхээр зүтгэж эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим алба хаагчийн хууль зүйн дотоод хэргийн яам цагдаагийн ерхий газар нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шагналаар шагнаж урамшуулсан юм.